Гэтэл номын эхний хэсэг эртний Израильчууд хэрхэн боолчлоос аврагдсан тухай өгүүлдэг. Гитлийн түүх гэдэг нь тэр эхний хэдэн бүлэгт гардаг түүхийг хэлээд байгаа юм. Харин сүүлийн хагаст нь Мосе 10 хуулийг ариун асар барих зааврын хамт Израильчуудад өгсөн тухай гардаг. Энэ хоёр хэсгийг нэг чухал түүх холбож өгдөг. Израильчууд хээр талд хэрэн явсаар Синай хэмээх уулын бэлд хүрв. Тэнд эзэн бурхны оршихуй хүчит шуурганы үйл мэт бууж ирлээ. Энд төр саатаж бурхны оршихуй гэдэг ойлголтын тухай ярилцъя. Учир нь номын туршид энэ сэдв маш чухал байх болно. Библи эхлэхэд л хүн төрлөختөн Эден цэцэрлэгт бурхны оршихуйд байсан. Тэд бурхантай маш ойр дотно сайн сайхан харилцаатай байв. Харин хүмүүс тэрсэлснээр тэдний харилцаа нурж бурхны оршихуйд орох боломжоо алддаг. Гэхдээ бурхан бүх үндэснийг дахин өрөөнө гэж Авраамд амласан. Энэхүү өрөөлд эзний оршихуйд дахин хамт байх боломж багтдаг. Синай уулын бэлд эзний оршихуй яг тэдний урд буун ирсэн нь үнэхээр айд сүрдэн байв. Эзэн энд Израильчуудтай онцгой харилцаа тогтоохоор ирсэн нь тэр юм. Тэр харилцааг гэрээ гэдэг үгээр илэрхийлдэг. Яг л бурхан болон Израильчууд хууль ёсны хилцэл хийх мэт. Энэ бол их онцгой явдал. Учир нь үүнээс өмнө өөрт нь найдахаас өөр юу ч эзэн тэднээс шаарддаггүй байв. Харин энэ уулан дээр эзэн Израильчуудаас зарим нэг зүйлийг хийхийг хүссэн. Үнэн дээр бол маш их шаардлага. 10 хуулийн хамт өөр олон багц хуулиудыг эзэн тэдэнд өгөв. Хэрэв тэд эдгээр хуулиудыг сахиж чадвал дэлхийн бусад үндэстнүүдэд эзнийг төлөөлөх түүний ард түмэн болох учиртай байв. Яг л тахилчид шиг. Тийм ээ. Эзэн тэднийг тахилчдын хаан тус болохыг хүссэн. Энэ бүхэн эргээд Авраамд өгсөн амлалттай холбогддог. Түүний үр удам бүх үндэстэнд юурол болно гэдэгтэй. Гэвч тэр хуулиудыг дагах тийм ч амархан байгаагүй. Ёс зүйн асар өндөр түвшинг шаардсан маш олон хуулиуд байсан. Гэхдээ энэ дэлхийн ард түмэн дундаас тэр хуулийг ойлгож дагах хамгийн их боломжтой хүмүүс бол Израильчууд. Тэд боолчлоос гарахдаа эзний нэгүүлсэл ба хүчийг боддоор харсан улс. Тэд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн ч эзний оршихуйд орохоос татгалзав. Амар санагдсан биз? Ард олон татгалзсан тул Мосе ганцаараа эзэнтэй уулзахаар уулууд гардаг. Тэгсэн ч бурхан өөрийн ард түмнийхээ дунд оршихыг хүссэн тул хэрэв тэд над руу ирэхгүй гэж байгаа бол би өөрөө тэдэн рүү бууж очие гэв. Ингээд Мосед нэгэн өвөрмөц асар барихыг тушаав. Тэр нь эзэн ард түмнийхээ дунд орших өргөөнд болно. Тийм учраас дараагийн 7 бүлэгт тэр асрын бүтэц хийцийн тухай наривчлан гардаг. Энч уртаас урт бүр нилээд урт бүлгүүд шүү. Гэвч хэсэг бүр нь чухал бөгөөд ямар нэгэн бэлэг тэмдгийг илэрхийлж байдаг. Жишээ нь асар дотор Эден цэцэрлэгийн дүрслэл дүүрэн бөгөөд энэ нь тэнд орсон хүнд бурхны оршихуйд байгааг нь сануулдаг байв. Тэгээд дараагийн 6 бүлэгт асрыг хэрхэн барих тухай гарна. Өмнө дурдсан бүхнээ үг бүрчлэн давтдаг. Баг зэрэг ухраад асрыг барьж дуусгахаас өмнө болсон нэгэн чухал үйл явдлыг харцгаая. Мосе уулнаас 10 хууль болон асрыг барих зааврыг аваад бууж иртэл Израильчууд аль хэдийн ихний 2 хуулийг зөрчиж байгаатай таардаг. Эзнээс өөр бурханд бүү мөрг, хиймэл шүтэн бүү шүт. Яг тийм. Гэрээний нөхцлүүдийг хүлээн зөвшөөрснөө тэд төд удалгүй хиймэл шүтэн хийгээд тэрэндээ зориулж наргиж сэнгэж байв. Тэгтэл бурхан Мосед хандан "За энэ ч бүтэхгүй юм байна. Ер нь тэднийг устгаад чамаас шинээр эхлүүлье" гэв. Харин Мосе Авраамд өгсөн амлалтыг нь бурханд сануулсан байж тэднийг өршөөхийг гуйв. Энэ их хачирхалтай яриа болсон. Бурханд ямар нэг зүйлийг сануулах хэрэгтэй гэж үү? Аха, үнэхээр хачин. Гэвч энэ ярианаас бид Израильчуудын эзэнд учруулсан харуулсал гашуудлыг ойлгоно. Эзэн зүгээр л тэднийг орхиж болох байсан ч оронд нь хэлсэн амлалтаа хүрэхийг сонгосон. Өөрөөс нь төлөө шаардна гэдгийг мэдсэн хэрнээ тэгж шийдсэн. Ингээд номын төгсгөл хэсэгт асар сүм баригдаж дуустдаг. Эзний оршихуй уулан дээрээс бүүн ирж асрыг дүүргэлээ. Тэгээд Мосе эзний оршихуйд орохоор асар руу орох гэсэн боловч тэр чадсангүй. Тэр үнэхээр орж чадсангүй. Гэтэл ном ингэж төгсдөг. Тэр яагаад орж чадсангүй вэ? Ямар учиртай юм бэ? Израильчууд алтан тугал хийж мөргөхдөө эзэн бурхны үнэн сэтгэлд ус цацсан юм. Түүнээс болж Мосе тэр асарт юу ч болоогүй мэт орох боломжгүй болсон. Эзэнтэй харилцах харилцаанд том ан цав байсаар байв. Тэгвэл тэд энэ харилцаагаас сэргээж эзний оршихуйд орж чадах болов уу? Энэ тухай дараагийн ном болох Лев ном дээр гарна.